Хорвоод ховорхон ирэх хүмүүний хувь заяа. явуулсангүй юу? Өгсөн. Бахан. Би эд мөнгөнөж байхгүй юу? Миний их мөн байна. Хорвоод ховорхон ирэх хүмүүний хувь заяа ийхүү эхэлсэн. Нэлв хотогдож ямсранжив. Засагдхан аймгийн гүн загдсан бүрийн хошуу. Одоогийн Завхан аймгийн Төдөвтэй сумын нутаг Ойгон нуурын орчим Түшлэгийн болог гэдэг газар. Бадаргуулалт төрийн 9-р он буюу 1884 онд ард Башлуугийн гэрт мэндэлжээ. 1889 онд 5 настай дан Дэлов гэгэний хуйлгаан дүр хэмээн тодорч Сайн Ноёнхан аймгийн Нарванчин хийдийн тэргүүн ламаар өргөмжлөгдсөн байна. Дэлов гэгэн агван лусан данзан нэр дэвж Нарванчин хийдэд шашны ном судлаж тэр үеийн шарын шашны тэргүүн Жавзан дом хотогт Жилхэн сутагт зэрэг нэр цуутай багш нартай байлаа. Дэлов хотогт ямсран жив 5 настай дан Банд сахил, 7 настай дан Равшун сахил, 21 настай дан Гэцэл сахил, 25 настай дан Сорж, 29 настай дан Самади багш цол тус хүртсэн байна. Энэтхэгийн ариун гэгэн Дэловгийн хойд дүр Монгол газар 5 дахь удаан тодорсны сүүлчийнхэн Жамсранжив байлаа. За тэгэхээр бид нэр Дэлов хотогтын төрсөн газар ирээд байна. За энэ газрыг бол Түшлэгийн болог гэж нэрлэдэг. Яг энэ доод бууран дээр төрсөн билээ. За энэ дурсгалын самбарыг 1993 онд босгосон. За тэгээд Дэлов хотогт маань энэ орон дэлхийд төрөхтэй энэ нөмрөх өдргийн нуруу айган нураа хөшгөлөөд энэ баян айргаа төвшөөд ингээд төрсөн. За тэнд мөн хүй дарсан чулуун байдаг. За хүй дарсан чулуун бол нэг онцлогтой. Тэр хүй дарсан чулууг тойроод одоо гэрийн буурны хэрээний газар жилийн жил цас тогтдоггүй. Ямар ч одоо энэ гууж алгад дүүрэн хонгор болцсон ч гэсэн цас тогтдоггүй хараараа байдаг. Нүүжээсэгт очоод Жамбалдорж батаа уулзч байхад бүр их дотны яриа ингээд үүсгэж байхад Дэловоо бол дандаа энэ Монгол хүний ёсчуудгийг их том агуу соёлыг гадаадын орнуудад айхтар их нэр хүндтэй хадгалж чадсан юм Монголын төр шашны томоохон зүтгэлт.
ер нь тийм их ухаалагдуу хөдөлгөөнтэй тийм хүн байсан гэж ярьдаг. Тэгээд нэлээд одоо тийм жишээлх юм бол чадал их сайтай эр төвлгаан үзүүлдэг тийм байсан гэж. Тэгээд нэг норж байгаа нэг ярьж ижилээ багшийг бараа оруулж өгөөч гээд байсан өөр Монголд бараа ордгүйг нь ламнаар зад барих гэж байдیں۔ Бараа оруулах тийм ном уншдаг. Тэр эднүүдийг хийгээд тэгээд орж өгөхгүй сүрхий гам болж их халуун шатаад. Тэгээд өөр Монголын улсууд бас тэр халахын нэг хавилгаа ирсэн гэсэн тэр хэр зэрэг үеийн тэрэнд очиж айлдах тийм уу байд юм уу гэсэн шиг байжээ. Тэгээд юм яаж мэдэх вэ очиод хэлдэг юм бэлүү гэж тэгээд ирж хэлсэн гэж бараа оруулж өгөөч гэж. Тэгээд багш минь тэр өдөр гэртээ нэг хүнтэй шатар тоглоол. Тэгээд за яг маргааш би нэг ном уншия та гэж хэлсэн. Тэр маргааш нь болоод норж байгаа хаал хошин хийгээд бэлддэг юм байна. Ойрын лам байсан. Тэгээд байж итэл багш нь ерөөсөө тэр нэг ном унших шинж байхгүй. Нэг хүнтэй өрхөөс хөлцөнд шатар тавиал тэгээд байх юм. Тэгээ ер нь их бясалгал юм уу тийм одоо нууц овдос тийм юм гарахлаар их шатар тоглодог тийм байсан гэж. Тэгээ шатар тоглоо тэгжээс өдөөс хойш 3 одооныхоор бол 3-4 цаг л өнгөрч байсан юм болов нар жаахан баруун тийш тэгээд л ирэх алдтай адил шатраа болчихоо. Тэгээд гэрээсээ гараад нэлээд баруун хойшоо яваа. Тэгээд тэнгэрийн хаяа шигтэй зогсоод байж үлээ гэж. Тэгээ зогсож яснаа тэр хойноо нэг жаах ухаа байсан юм байна. Тэн дээр гараад тэр баруун хойд зүрөө ширтээд уртын нэг сайхан дуу. Өөрөө их сайхан хоолойтой хүн юм л уртын сайхан дуудуулдаг. Уртын дуудуулаа тийм байж. Тэгээл хүрээд ирээд тэгээл бажетл тэр малгайн чинээ тийм үл тэнгэрийн хаяанаас гарч ирээд наашлаад улам томорсоор тэнгэр үрхэл тэгэл бороо орсон 2-3 өдөр их сөрхий орж сүүлдээ бүр дийлдэхэ байлаа. Тэгээд тэр хошууны нуусууд бороогоо зогсоож өгөөч гэж ирж тэгээд өдөөс нь тоглож исэн л ямар болохлээр оруулдаг ямар болохлээр танад хар гэдэг юм дэ гэсэн шиг тэгээд тэрнээс хойш одоо өөр Монгол халахын нэг шаврын хавилгаан дуу юм гэж ярьдаг байснаа болоод бүр их дотноссон гэж ингэж ярьдгийг. Жилүү хуудагт 1949 оны эхээр Америкийн Балтимор хотод дах Джон Хопкинсийн их сургуулийн олон улсын харилцааны салбарын захирал Эрдэнэ танил Оуэн Латиморын урилгаар Америк оронд очиж тэр сургуульд багшилж Монгол судлалын төсөл дээр ажиллажээ. Тэр үеэс эхлэн Америкийн олон орноор аялаж их дээд сургуулиудад урагдан Монгол судлал шарын шашны талаар хичээл зааж яриа хийдэг байлаа. Нэгдсэн үндэсний байгууллагын ивэлээр Америкт цагаачлан очсон халимгуудтай хамтран Нью-Жерси мужи улсад буддийн шашны анхны мөргөлийн газрыг байгуулж тэргүүнээр нь ажиллах явцдаа Дэлөв хотогт бүхий л цагаан шашны хэрэгт зориулан тэндхийн янз янзын номын санд байгаа төвд Монгол номын цуглуулгыг уншиж судлан сүмдэн зориулан хуулан бичиж авдаг байлаа. Амьдралынхаа сүүлийн 16 жилийн туршид Дэлөв хотогт Монгол судлалын олон хөтөлбөрт оролцсон өөрийн хувь нэмрээ оруулсан байх юм. Шашны том мяндаг тушаалтны нэгийн хувьд Дэлөв хотогт Монголын их хотогтуудаас хамгийн сүүлчийнх нь байсан. Монгол оронд шашин их хүчтэй өрнөж байсан хийгээд устдаж буурч байх үеийг Дэлөв хотогт бие сэтгэлээрээ үзэж таньжээ. Монгол нутагт төрж өссөн ховорхон сайчуулын нэг Дэлөв хотогт Жамсран жив. Хэрхэн юуны учир эх орноосон халин хорвоо ертөнцийг тойрсоор тэрл хязгаарт насныхаа намрыг өнгөрүүлж эх орн элгэн саданлан эргэн ирж чадаагүй юм болоо. Энэ асуултыг хойч үе маань түүхийн өмнө тавих эрхтэй. Тийм ээ. Түүхийн өмнө тэгээд Дэлөв хотогтын амьдарч ирсэн үе бол 20 дугаар зууны ихэнх
Монгол орн бол манжийн дарлаас чөлөөлөгдсөн. Тэрний дараагаар бол 1921 онд ардын хувьсгал мандсан ийм үетэй бол давхцад сүлжилдэж байгаа юм. Тэгээ ийм учраас бол тухайн үед олон түмний дунд нөлөөтэй байсан ийм хотогт ийм хүмүүс бол тэр тухайн нийгмийн үйл явдал энэ амьдралд бол өөрийн ирэхгүй татагдан орж тэр чанараар одоо томоохон үүрэг гүйцэтгэж гэж олон түмнийг өөрийнхөө хойноос дагуулдаг ийм зам хуйлттай байдаг. Тэгээ ийм үйл ажиллагаа бол Дэлүү хотогтой бол маш их холбоотой юм аа. Тэгээд Дэлүү хотогт бол их тийм амьдралын бартаат замыг туулсан тийм сонин хувьяатай юм л да. За 1930 онд бол тайз иргэдэн давгийн хэрэг гэж ийм хэрэг байлаа. За энд бол 38 хүн холбогдсон. За Монголын экстэйцүүдээс бол Югзэр хотогт, Манчсэр хотогт, Дэлүү хотогт ийм одоо 3 том хотогт энд одоо холбогдож байна л да. 1930 оны 9-р сарын 28-ны өдөр бүгд найрамдах Монгол Ард улсын ерөнхий шүүх таслах газрын өргөтгсөн хурлын дарга гишүүдийн хурлын тогтоолын 12-т 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж 1 жилийн хугацааны дотор дахин гэмтэрэг өдүүлэх бол дахин цэрлүүлэн шийтгүүлсэхгүй гэсэн ял ноогдуулжээ. Хотогт та бидний урьдан тавьсан саналыг бодож болох уу? Ингэхэд ерөнө миний биеийг энэ ажилд хэн томилоод байна? Монгол улс дотоодыг хамгаалах газар. Энэ ажил бол Монгол улсын тусгаар тогтно. Бидний хойч үеийнхэнд хамгийн эрхэм зүйл гэдгийг та ойлгох хэрэгтэй. Төр төмөнд минь хэрэгтэй болоо. Миний бие хамаалаг. Дэлүү хотогт Жамсаранжав 1931 онд улсын дотоодыг хамгаалахын онцгой үүрэг даалгавраар эх орноос гарч явах болсон юм. Түүний амин насыг хамгаалах үүргийг хэрэгжүүлэхийн тулд эх орноос урвсан хэмээн зарлаж тараасан бөгөөд хожим энэ сохиомол ялын цагаатан залруулж чадахгүй удсан эмгэнэлт түүхвэ. Дэлүү хотогт 1931 онд өвөр Монгол руу гарч Японы төрөмгөлөл ширүүсгэд нутгийн өмнө зүг рүү явж 1939 онд Чунчин хотнон очиж тэндэн дайн дуустал байжээ. 1946 онд Шарын шашны орон төвдийн нийслэл Лхаст очиж 1947 онд төвдөөс Хятад руу эргэн ирж 49 оны 2 дугаар сар хүртэл Америкт очлон тэндэн байсан байлээ. Ийхүү гадаад оронд албан журмаар цөлөгдсөн хувь тавилангийн эрхээр Дэлүү хотогт хилийн чандаас ч болов эх орныхон хувь заяаг ажиглан харж зүгээр нэг бурханд мөргөн залбирал үйлдэж явсангүй. Зорьсон ажилдаа зүтгэж улс төрийн хүчний арга ивийн олон зохицож их бүрний ихэс дээдсэд тоогдон тэрч байтугай Монголын түүхэнд чухал барьжлах эвзэгтэй үйл явдлын амьд гэрч болж явсан юм. Тэмдэнч Дэлүү хотогт харин нутагт очсон хойно тэр үеийн өвөр Монголын тэргүүн Дэвэн хэмэгдэх хунтайж дэмчигнөр Гоминданы хятадын ерөнхийлөгч Чан Кайши Шарын шашны тэргүүн төвдийн Далайлам зэрэг удирдагчдын зөвлөх номын багшаар ажиллаж байлаа. 1990 оны 5 дугаар сарын 18-нд Монгол улсын дээд шүүхийн бүгд хурлын 4-р тогтоолоор Башлуугийн Жамсаранжавд холбогдох хэргийг нөхөн цагаатгсан байна.
1946 онд Хятадын төв засгийн газар Монголын тус гар тогтнолыг хүлээн зөвшөөрч Монголын төлөөлөгчид Чүнчин хотон очиод Дэлв хотогт эх орн нэгтнүүдэн ёс төртэй угтаж байсан бол 1961 онд Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагын гишүүнээр элсгэд Нью-Йорк хотно Ерөнхий ассамблеийн чуулганы танхимд нүдэндээ нулимстай сууж байсан ховорхон учрал гагцгүй энэ их хүндэл ноогдсон хувь тохиол байсан ажгүй. Харин оронд амьдран суухдаа эх орон элгэн саднан хичнээн ихээр өгүүлж сэтгэлдээ тээж явсныг үгээр илэрхийлэхийн аргагүй юм. Монгол нийгмлэг гэж байгууллагдлаа. Америкт одоо ч гэсэн амжилттай ажиллаж байгаа. Тэр Монгол нийгмлэгийн хурал болоод тэрэнд дараа нь болох дайлаганд өрсөн намайг авгаатайгаа хамт очсон. Тэгэхэд Дэлв хотогт байж сууж байгаа харагдсан. Яг тэр үеийн хэн зургийн яг юм хувцастай Монгол дэлтэй тэгтээ лам зохтой биш Монгол хар одоо хүний хувцастай өндөр үетэй биелэг юм цэвчих одоо нуруутай ийм аанухан сууж ирсэн. Тэгээ хурлын дараа уулзсан. Уулзаад таныг одоо энд ийм хүн байдаг гэж сонссон. Би лагшин чинь сайн уу? Энэ цагаагаар хэрэг зогч байна. Энэ ч одоо чигвэнтэй газар шүү дээ. Монголоо ерэн та очиод хэмсэн гэж бодох юм уу гэсэн юм дуурахгүй байлаа. Тэгэхээр энэ хэлсэлтэй одоо ч бас цаг төр өөр болсон шүү дээ. Одоо та нэг Монголоо очимоор энэ да Монголдо гэсэн. За тэгээд цаг төр гэдэг чинь амархан өөрчлөгдөж байдаг. Зөвшөөрөлтөд дахиад нэг юм болов дахиад нэг юм болно гэсэн маягтай хэлсэн. Тэгээд ер нь хэдэн хүүхдэд их сайн юм. Энэ чи хүүхдтэй юу гэж байна? Хүүхдтэй гэсэн тэгвэл манай энэ ч одоо энэ Американд ч нэг хортой ус байдгийг тэр нь одоо хүүхд чинь гар хөлөө төлчихвэл эдгэрдгүй шүү. Тэр хүүхдүүдээ сайн яаж угаараа болгоомжилж угаараа гэж. Би бас энэ номын түүхий яриадгийн энэ Дэлв хотын мемуар өөрийнх нь намтар гэсэн ийм нэртэй ном байгаа юм. Тэгэхээр энийг латин моргол ерөөсөө их сайн байсан хамт байсан Монгол Эрдэнэтэн Америкийн латин моргол өөрөөр нь яриулаад монголоор нь тэгээд латин моргол өөрөө шууд англи болгосон энэ номыг гаргасан гэж. Тэгэхээр ер нь би энэ Дэлв хоттой уулзсныгаа их авшаантай хэрэг гэж боддог. Энэ Монгол халахын их нэртэй одоо хотогт хүнтэй анх удаа уулзсан хүн. Одоо би уулзсан эндээ нэг би одоо их авшаантай хэрэг гэж үздэг юм. Сайн хүний удмыг таслахгүй үеийн үед дээдлэн цэвэр ариунаар авч явах нь миний амьдралын гол үүрэг, хариуцлага, бахархал минь юм даа гэж ярьж байгаа. Шагдрын чагнаадарж байгаа. Улсдаа 40 хэдэн жил хөдөлмөрлөж өдгөө гавьяаныхан амралтыг эдлэж суугаа буянтай буур. Дэлв хотод Жамсринж өгдөг хүн бол миний Урлээжийн төрсөн дүү. Миний аавын одоо нагцхан. За тэгээд миний одоо аавгах болох Дэлв хотод Жамсринж одоо эдэлж явсан эд хэрэгэл элдвэдэд юмнаас бол музейгүүд одоо аймгийн музей, Дэлв судлалын төв энэ төр одоо бас нэлээд байдаг сурагтай байд юм байлээ. За манай яг одоо галголомтон л манай одоо 33 оны тооллогын бүртгэл бүртэл одоо бүртгэгдэл манай ам бүлд багтаад ингэ явж исэн байгаа. За энд
одоо хэрглэж байсан одоо нанчид өргөдөг аягнаг байсан юм байлээ энэ. За хэрглэж байсан энэ мөнгөн одоо очиртой хонх байна. Энэ очир нь байна. Энэ хүрд нэг юм дахил байдیں۔ За бидэнд бас ажиллаж байсан одоо тэр бэрэн тэр байна. За энэ үйл одоо ингээд бидний үеийг дамжин уламжлагдаж бид үлдсэн нас нэг юм жижиг сажигал юм байх юм даа. За би бол тэр хүний одоо үе уламжлалыг залгаж яваатан дэхэн үйлдэл бас ажиж явдаг байсан. Одоо бол би цаг дээр нэгэнт иргэсэн юм болохдоор би бас баярлаж бахархаж явдаг юм да. Дэлгэв хотогт Жамсран живийн үзэж туулсан амьдрал ухааны хат шалгасан нийгмийн үйл ажиллагааны нэн сонирхолтой хуучин тогтолцооны үеийн түүхэн дэжлэх байр суурь нь урвуугаар үнэлэгдэхэд хүрсэн. Ер нь ийм бартат замыг туулж дэлхийг таньсан монгол хүн ховор болохоор эрдэмтэн судлаач, нутган ахан дүүс, түүнийг шүтэн дээдлэгч сүсгтэн олны санаачилгаар анх 1994 онд Дэлгэв хотогт Жамсран живийн 110 жилийн ойг тэмдэглэх засгийн газрын шийдвэр гаргуулж төрсөн газар нь хөшөө босгож шинээр барьсан мөргөлийн сүмдэн 1000 зул асааж 93 наадам хийж тэмдэглэснээс хойш Дэлгэв судлалын төв байгуулж нийслэлийн Баянгол дүүрэг техник гудамжийг хотогтын нэрмжит болгож олон сайхан ном хэвлүүлж орон сайхныг кино хийж уугуул нутагт нь суур босгож музей байгуулж дурсгалын мөн хөжүүлж байна. Зөвхөн энэ бүх үйл явдлаар зогсохгүй. Зогсолтгүй үргэлжлүүлэх буйны мөнхийн цуваг төр засаг төрийн дэд удирдлагууд анхааралдан авч ажилламаар санагдана. Тэгээ ер нь л одоо хуучин урд насны ном нь мартагдаагүй л ирсэн хүн юм байх та манай багш гэж их магтцгааж тэгжсэндээ хажуудлаа нь байсан бол. За Дэлгэв хотогт Жамсран бол 20 дугаар зууны Монголын нийгмийн амьдралд тодорхой үүрэг гүйцэтгэсэн сууд хүний нэг байлаа. Дэлгэв хотогт бол эх оронч Монголынхаа төлөө гэсэн ийм бодол санаатай уймаа гэж ойлгосон. Дэлгэв хотогт шиг ийм одоо оюунлаг мөнхийн мэлмэтэй бэлгийн ухаантай ийм хүнийг дурсахгүй ч байхын аргагүй мартахын аргагүй юм л одоо юм л та. Монголын их гэгэн Дэлгэв хотогт Жамсран жив амьдралын сүүлчийн жилүүдэн Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотноо өнгөрүүлж байгаад 1965 оны 4-р сарын 7-ны өдөр 82 наснда Бурхны талаар ямч халжээ. 2 өдрийн дараа ариун шарлийн чандар болгон 3 хэсэг бомболж нэг хэсгийн Дашкаплийн сүмд нөгөө хэсгийн буддын шашны ариун нутаг ялгуулсан гэгэн Дэлгэвийн төрсөн энэтхэг оронд 3 дахин Дэлгэв хотогтын төрөлх нутаг Монгол оронд нь хадгалахаар тавлсан байна. Дэлгэв хотогт Жамсран живийн удаах дүр Монгол газар дахин мэдлэх тэр гэгэн өдөрт сүсгэлэн мөргмөө. Болох юмыг болохгүй гэж үүсвэдэг. Бусдыг зовоон болохгүй юмыг болгоно гэж үүсвэдэг. Өөрийгөө зовоон. Дэлгэв хотогт Жамсран жив.